Газар хөдлөлт цунамигийн аюулаас болж сүйдэд байсан Фукушима Дайчи атомын цахилгаан станцыг докторжуулах эхний шатны ажиллагааг амжилттай гүйцэтгсэн талаар Японы албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ. Байгалийн аимшиг нүрснээс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрсөний дараа атомын цахилгаан станцын реакторуудыг докторжуулсан юм байна. Өчигдөр Японы ерөнхий сайд НАТО Кан төлөвлөгөөт ажлыг тогтсон хугацаанд нь гүйцэтгэж байгаа тухай засгийн газрын хуралдаан дээр зарлжээ. Реакторуудыг докторжуулах дараагийн шатны ажиллагаа эхэлсэн бөгөөд реакторуудын хөрвөлтийн системийн температурыг аль болох хурдан хугацаанд бууруулахаар ажиллаж байгаа юм байна. Атомын цахилгаан станцыг хариуцдаг компани 6 сарын дотор реакторуудын хөрвөх системийн температурыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр өргөж ахис дэвшил гаргаж байсныг худалдаа үйлдвэрлэлийн сайд Банри Кайдэ онцолжээ. Атомын цахилгаан станцыг хариуцдаг TEPCO компани болон Японы засгийн газрын анхаарлаа хандуулах гол асуудлуудын нэг нь шатсан түлшийг шилжүүлж аюулгүй болгох явдал юм а. Өчигдөр атомын цахилгаан станцын талаар мэдээлэл өгсөн албаны хүмүүс Фукушима Дайчигийн эргэн тойрондох засаг идэвх бодисын хэмжээ дээд хэмжээнээс буурсан гэж мэдэгдсэн байна. Реакторын ёроол хэсэг болон хий хадгалах савндах температур нэмэгдээгүй. Эхний үед асуудал гарч байсан ч засаг идэвх бодисоор хордсон усыг боловсруулах систем гормын дагуу ажиллаж байгаа. Азотын хин шахсан дахин дэлбэрэл болохоос сэргийж байгаа зэрэг дээр үндэслэн албаны хүмүүс үнэлгээгээ гаргажээ. 3 дугаар сарын 11-нд хүчтэй газар хөдлөлт цунами болсны дараа Японд Чернобылийн ослоос хойш болж байгаагүй цөмийн хямрал нүрэлсэн юм а. Байгалийн аюулын улмаас атомын цахилгаан станцын хөрвөлтийн систем догдож, улмаар реакторууд зарим хэсгээрээ хайсны дараа ажилчид станцыг докторжуулахын тулд хүнд хэцүү нөхцөл эрчимтэй ажилласан.